Ингээд 3 жил болоод тэгээд би яг нэг хэсэг амар их бодсон байхгүй. Мастер сураад ингээд үргэлжлүүлээд явах уу? Эсвэл бол тэрэгээрээ үргэлжлүүлж ажиллаулаад одоо тэр 20 саяараа байрны нэг урьдчилгаан 30% ч юм уу тухайд хийгээд тэгээд байртай болох уу гэдэг нэг юм сонголтын дээр ирсэн байна. Тэр ч бас том сонголт шүү. Яг нөгөө хатгацсан мөнгө толгойдоо хийх үү? Одоо нэг хүмүүс бас зорилго байгаад байдаг те. Байранда урьдчилгаандаа өгөөд орох уу гэдэг чинь. Би яг энэ дээр болохоор одоо жишээ нь бит хоёрын энэ яриаг магадгүй хүмүүс тэргүй интернет хойш солонгост монголчууд маань очиж ажиллаж байгаа, сурж байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо яг шийдвэрийн юм MJL Club гэдэг нэг портал сайтн дээрээс ингээд бүх юмаа ингээд яадаг. Тэгээ би тэрийг нь орж ашиглах нь Facebook ингээд дөнгөж дэлгэрээд ингээд явж хахаар би групп нээгээд ирэн те дотор нь ингээд яг надтай адилхан ажил хайхад явж байгаа хүмүүсийг ер нь цуглуулчихвал ер нь хоорондоо ядаж өнөөдөр би хичээлтэй болчихвол нөгөөтгөндөө нөгөө боломж өгчих юмсан гэсэн нэг сэтэл төрөөд тэгээд нүүдэлчин монголчууд гэдэг одоо группээ солонгостын хамгийн нээж исэн тийм. Сая уг нь яриад одоо ихэд бол нэлээд гэгээтэйс одоо битүүрийн царай барыг харагдахгүй болж байгаа. Тэгж байгаа бах тий. Оо ямар гоё тий. Яг сонслоо. Тий. За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Манай гэртээ ярих зам подкастын маань ээлжид нэг шинэ дугаар өгөхөд бэлэн болсон байна. За өнөөдрийн хувьд бол бас гоё юм харагдцтай. Рио цэцэрлэг төрөлн дээр бит хоёр яриа хийх гээд байж байна. За манай өнөөдрийн зочны хувьд гэх юм бол бас нэлээд хөдөлгөөнтэй залуу. Би миний хувьд болохоор Солонгост одоо нүүдэлчин монголчууд группийн админаар мэднэ. Бид нэр бас одоо хилийн чадах монголчуудын зөвлөл гэдэг манай Монгол хотын тэргүүнээр бас ажиллаж байгаа. Манай ганцоочин Солонгос хэдэн жил боллоо? За Солонгост анх оюутан болж очиод анх гэрээгээр очиод жил гарan тэгээ оюутан болоод энэ бараг 5 жил болсон юм байна. Бараг л 5 жил болсон. За ийм хүн маань бас зочноор оролцож байна. За тэгэхээр хоёулаа яг эхлээд товчхон одоо хилийн чандах монголчуудын чуулга уулзалт одоо болох гэж байгаа учраас тэрний тухай мэдээлэл тавьж өгчөөд тэгээд үнцээр энэ дараа. Тий. За хилийн чандах монголчуудын зөвлөл маань одоо 14 оноос байгуулагдсанаас хойш одоо 6 дахь чуулганаа хийхдээ. Чуулганаас чуулганд болоо үйл ажиллагаа өргөжөөд энэ жил бас 2 дахь удаа Mongolian Diaspora Festival-ыг бас хийж болж байгаа. Тэгээд энэ арга хэмжээнийхээ одоо эд бэлтгэлүүд нь одоо өрнөж байна. Одоо гадна дотноос зочд маань ирсэн, зөвлөлийн гишүүд маань ирсэн. Тэгээд бэлтгэл ажил эд явж байна. За тэгэхээр яг хоёулаа ингээд юуны хувьд нэг байгууллагад ажиллаж байна. Тэгээ ер нь бас найзууд олон ч бас Солонгост үйл ажиллагаа юмнаар хамтарч юу танилцж тий ингэж явж байсан. Тэгэхээр яг миний өнөөдрийн санаа болохоор ингэх гээд байна. Хоёулаа сайхан ингээд яг зочин хөтлөгч гэж заавал ихгүйгээр одоо Солонгос зөндөө олон залуучууд байгаа. Тэгэхээр хоёулаа мэдээж Солонгос байсан хугацаа байна. Тэгээ ер нь Монголдо ирээд бас одоо дасан зохицох гэдэг юм уу тий Монголдо Солонгост байж байгаа ихээр ер нь яадаг юм бэ гэдэг энэ талаар сонссон хүмүүст жоохон хэрэг болчоор санаанууд тий өөрсдийнхөө бас үдс туулж ирсэн юмнаас яриад ингээд явбал бас үр дүнтэй яриа болох юм болов уу гэж бодож байна л доо. За тэгээ. Чимбатага 2015 оноос ер нь бол холбогдож тэгэхээр ч одоо 11 дэх жилдээ бас ингээд энэ хугацаанд тасралтгүй холбоотой л байсан хүмүүс байна. Солонгосыг гэдэг орны одоо сэжмээр холбогдсон хүмүүс л дээ. Би бол анх дөнгөж ингээ 20 настай байхдаа Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явж исэн. Тэгээд хөдөлмөрийн гэрээгээр яваад бүртгүүлсэн байсан болохоор одоо миний оюутан амьдрал яг төгсөх курст маань тэр ирээд тэгээ би цэнхэр малгай өмсөөл тэгээл одоо сургалтандаа суугаад одоо гэрээт ажилчин болоод Солонгос руу яожуудаар очиад яожгээд нэг найрамдал шиг те Солонгосын нийгэмд ингээд дасгах зорилттой бас тийм систем юм байлаа шүү дээ гоё сургалттай байдаг те. Хэдэн он нэлээ? Тэр ч одоо 2008 онд юм уу да. Хоёлаа адилхан биш. Би 8 онд очиж чи хэдэн сард? Би 4 сарын 6 мургаан очиж исэн. Би 1 сард тэгэхэд яг нөгөө тэнгэр дүлгөө одоо нөгөө монгол хэлтэй багш нар монгол нэртэй байдаг шүү дээ. Их юм байдаг үлээ. Тийм. 3 багш байдаг гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө кинон дээр гардаг Солонгос орн бол мэдээж тэнд бол биш байсан. Яг тэгж төсөөлт юм билээ шүү дээ хүмүүс чинь. Тэ нэг юм гоё тийм романтик байдалтайгаар бодцсон. Тэгээ өөрөө ч нөгөө жоохон байсан болохоор ч тийм үү.
Тэр чинь өвлийн харин дуу муу яг гарчихсан. Өөр чи одоо ер нь Солонгос кинонд хит болцсон байсан шүү дээ тий. Яг тийм төсөөлөлтэй. Тийм төсөөлөлтэй очисон чинь мэдээж тэнд чинь нөгөө чи бол гэрээний ажилтан манай улсын одоо тий хар бор ажлыг хийх гэж ирсэн 9 сонгогдсон орны нэгээч гэдэг юм уу ийм нэг зүйлийг ойлгуулаад маш их дүрм журамтай одоо цаг нартай тий ингээд ийм байх шаардлагатай тэгжээж цалин мөнгө бүтэн авах ч гэдэг юм уу эрүүл мэндэ хамгаалах тий гэмтэж бэртчихгүй байх гал юмнуудыг ингээд яагаал тэгэл тэр одоо гэрээт ажилчны амьдрал руу бол ороод нэг жил гарan тэнд ажилласан л да. Тий. Би бас яг сая чамаг хэлсэн чинь нэрээ яг бодит байдал нөгөө төсөөлжсэн гэдэг тэгж байгаа шүү дээ. Тэгээд миний байсан газар чи эхнийх нь болохоор яг гэрээгээр очисан газар болохоор ийм гадаа ингээд суугаад энэ барилгын материалуудыг одоо янзалдаг. Сапууд эдэр гэдэг чинь барилгын толгоор тийм газар байсан. Тэгсэн чи одоо байрна гэхэд чи шууд усанд орчоод одоо өрөө рүү орох гэж хахад тэр хооронд ингээд дээшээ ингээд тэнгэр харагдаж байгаа шууд хувц одоо ингээд альчаар орооцсон байж тээ. Тэгэхээр заримдаа хараа бороо морооч орж байгаа шүү. Тэгээд шанагдаж усанд ордог. Тийм газар мадраад юу нөгөө нэг төсөөлж исэн. Тиймэрхүү байсан. Чиний анхны яцсан газар ямар байсан? Тэр бол бүр хамгийн урагшаа. Тэгээ усан онгоцны маш том үйлдвэртэй байдаг. Тэр Мокпо гэдэг одоо Hyundai Corporation том тийм үйлдвэр юм байлээ л дээ. Эрдэнэт үйлдвэр гэдэг шиг л тийм 4-5 мянган ажилчинтай. Тийм том одоо газрын нэг үйлдвэрийнх нь нэг жижиг эрэг шуург ингээ болж одоо дөнгөж 20 нас 21 наснда ч юм уу очичлаа юм л да. Тэгээд очоод мэдээж маш халуун нөхцөлд тэр одоо танихгүй мэдхгүй хүмүүстэй тий тэр чинь маш олон орны хүмүүсээс хамт ажилладаг. Ийм байдалд ингээд ажиллаад ингээ байж захтаа би ингээ боддсон мэл л дээ. За энэ чи яг л ингээл гэрээний ажилчин гэдэг бол ингээ ажиллаад байх юм байна. Системийн цаанаасаа цалин мөнгийг нь тасалдуулахгүй өгөөд жил өнгөрөх тусам улам нөгөө хөнгөлтэй болоод ингээд сунгаад байх юм нөхцлүүдтэй. Тэгээ магадгүй ингээд сайн байгаалах юм бол 10 жил ч ингээ гэрээний ажилчна хийх иймэрхүү юутай юм байна гэд. Цаанаа босохоор ингээд арай өөр бас зүйл ингээ хүсэж байгаа штэ. Тэгж одоод ерөнхийдөө нөгөө жил хагас болоод би ингээд үйлдвэрээ солилоо тэгдэг юм боломж байд юм байна энэ гэсэн юутагаар цаанаа болохоор ерөнхийдөө нутаг буцах одоо юм юу агуулсан. Тий. Агуулсан байдлаар яг миний хүссэн юу бол биш байна. Тэгээд таргет биш байна гэдэг өнцгөөс Солонгосоос бол буцаж ирж ийсэн. Тэгэхээр Мокпоч яг би зүгээр тэнд ажилладаг хүмүүсийг сонсож байхад нэг ихч ялангуяа дэгийн ихч наадам энэ зохион байгуулалт гэдэг Мокпо руу анх очиж явахад бас 11 ч юм уу 10 ч байлоо. Тэгэхэд энэ бол ястай 90 шандас шалгасан газар. Ягаад гэвэл шөнийн одоо 12 болж байгаа ч бид нэр ажилд дуусаад наадам маадмаа хийх гэж явжсэн болохоо. Тэгээд магадгүй ингээ би өмнө ч гэсэн хүмүүстэй ярьж байхад нилээн одоо Солонгос зовж үзэнгүүтээ за энэ миний юу биш юм байна. Ингээс өөр арга олъё ч юм уу. Эсвэл бол энэ замаар ингэж удаан явахыг миний зорилго биш гэдэг нэг зорилгоо жоохон тодорхой болгох ч юм уу тийм зүйл бас байт юм билээ. Тэгэхээр чи эхлээ гэрээгээр байж байгаа жил хагасгээ дуусахтаа гол бодсон юм чинь болохоор ер нь яа гэж бодсон. Гол бодсон юм ингээд амралтын ганцхан өдөртэй байж байгаа л нөгөө ийм арт ч гэдэг юм уу Home Plus гэдээ бас тэрэн дээр том дэлгүүр ингээ байдаг байсан. Тэр дэлгүүрлөө орж ойр зүрийн хүнсээ цуглуулчаал яг ингэж Мокпо их сургууль гэд тэр буудал дээрээс ингээд оюутнууд ингээд хамт ингээд автобусанд суугаад тэгээд сургуулийнхаа өмнө буунгууд автобус хов хоосон. Ингээд дандаа гоё ингээд Солонгос оюутнуудтай ингээд бөөнөр нэг автобусанд ингээд суудсан явж ийснэ. Тэд нар бүгд сургууль дээрээ буугаад би цаашаагаа ингээд нэг нөгөө гэрлөөгөө үйлдвэрийнхаа тэр нэг дотор байр руу явж байгаа байхгүй. Тэгээ бодож байхад би нөгөө ингэж эргэж хараад энэ оюутнууд ямар гоё юм бэ те гадаадд сурна гэдэг чинь бас ямар гоё юм бэ гэсэн бодолтой. Тэгээ би энд юу ч хийгээд байгаа юм дээ гэсэн нэг ийм нэг сэтэл төрөөд тэгэл яг тэгтээ би буцаж ирээ сурыг гэж бодохгүйгээр зүгээр ер нь л яг хоо энэ яг миний тохирох одоо юу биш вэ? Энд амар удаан цаг хугацааг өнгөрөөгд дими юм бэ гэсэн ийм бодолтойгоор явсан. Яг тодорхой хэмжээнд мөнгө цуглуулад тэгээ би нөгөө нэг тэрийг зорилготой хүрлээ гэж үзэл явах гэдэг юм л да. Тэгээ жил гарсан болсон. Тэр нь цалин өндөртэй үйлдвэр байсан учраас. Тэгээ би буцсан. Тэгээ буцаж ирээд Монголдоо нэг хэдэн сар байж гисэн аа. Оюутнууд яг анх ч яг ер нь явж эхэлж исэн. Янз бүрийн шугамар явж эхэлж исэн. Тэгээд би нэг сургууль руу юу өгөөд материал өгдөг одоо тийм нэг найз таарад. Тэр би өгч байгаа юм тиймгээ тэр намайг ерөнхийдөө чиглүүлээд
Тэр өөрийнхөө өгсөн сургуульд одоо миний материалыг ийм бүрдүүлээд өгчих гээд өгсөн чинь урилга ирсэн. Тэгээ урилга ирэхээр нь визэнд орж үзсэн чинь виз гарсан. Тухайн үед бол Монголын нийгмийн эдийн засгийн байдал бол одоо өсрөнгүй яг үедээ. Тэгээд ер нь бол нөгөө вооны харьцаа чинь нэгтэй, нэг хоёртой. Ер нь бол Солонгосыг зорих хүмүүсийн урсгал бол багассан. Бараг байхгүй ер нь бол. Тийм учраас ингээд шууд л ингээд виз мизч гараад би ч сургуульдаа ингээд явсан. Тэгээ би оюутан болсон. Оюутан болж одоо анх танхимдаа суугаад тэр багш нарын харилцаа, оюутнуудын харилцаа ингээд харж байхад бол нөгөө гэрээгээр ажиллаж исэн ган зоригийн одоо нийгмийн статус байгаа байдал Солонгос орныг яаж харж исэн те тэр бол оюутан хүний нүдээр бол шал өөр. Яг нөгөө нэх гоё тийм ядч орчин нөхцөлж гоё сургуулийн тэр камп чи ямар гоё лээ те. Тэгээд их олон орны хүүхдүүдэд найзлаад сурч байгаад ирэхэд маш гоё санагдчихсэн. Солонгос оронд илүү тийм одоо дотн одоо мэдрэмж бас урд нь байсан болохоор ч юм их гоё. Надаа яг наадхан дээр чинь юу байна л да. Миний хувьд бас ялгаагүй 3 жил сурчаад би цаашаа ингээд яг тэгэхэд чи яг бас л 8 оноос гэрээгээрээ сэнтгч 10 оны үед тийм. За тэгээд нэг одоо шударгал яриад ансан нэг 20 сая төгрөг цуглуулад би чи эхний жил бол мөнгө хийж цуглуулж чадаагүй. Тэрний сүүлийн 2 жил болохоор жилийн мөнгө л хийсэн байна. Тийм. Яг сүүлийн 2 жил за арай юу яа ингээд мөнгөө хий. Тэр нь бас хажуугаар нь амралтын өдөр болгоо зугаалаар газар үзээд бас нэг бүр нэг амар яс тэгээгүй. Гэтэ яг ингээд 3 жил болоод тэгээд би яг нэг хэсэг амар хоцсон байхгүй. Мастер сураад ингээд үргэлжлүүлээд явах уу? Эсвэл бол гэрээгээрээ үргэлжлүүлж ажиллаулаад одоо тэр 20 саяараа байрны нэг урьдчилгаан 32 ч юм уу тухайн үед хийгээд тэгээд байртай болох уу гэдэг нэг юм сонголтын дээр ирсэн байна. Тэр ч бас том сонголт шүү. Яг нөгөө хатгацсан мөнгө толгойдоо хийх үү? Одоо нөгөө хүмүүс бас зорилгоо байгаад байдаг те. Байрандаа урьдчилгаандаа өгөөд орох уу гэдэг чинь. Би яг энэ дээр болохоор одоо жишээ нь бит хоёрын энэ яриаг магадгүй хүмүүс тэргүй интернет хойш солонгост монголчууд маань очиж ажиллаж байгаа, сурж байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо яг шийдвэрийн юм нь одоо ингээд би бол жишээ нь нэлээ бодчих өөрийнхөө одоо за гэл ингэснээрээ сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр сонсоод бас тэрний санаа авчих зүйл гаргах юм билүү те. Тэгээ би ингэж бодсон. Одоо яг хүмүүсийн нэр хамаагүй л урч одоо. Манай гантхан байна те. Тэгэхээр урлагийн авьяастай бид нар те. Тийм гэрээгээр байхад зүтгэлтэй учраас явсаар хагаад хэлээ сайн сураад урлагийнхаа ингээ яваад хангиж байгаа. Манай нандаа байна. Нандаа эрдэнэ бас спортын хүн те. Тэгэхээр ингээд явсаар хагаад ажлынхаа хажуугаар ингэсээр хагаад одоо бас гавьяат авч जैन. Ингээд яг одоо сайн кейс гэх юм бол бас яг цөөхөн ингээ салбарт хүмүүс байгаад байгаа. Одоо би шинэ нэг гэрээгээр байсан залуу би өөрөө уулзаагүй л найз ярьж ирсэн. Сонсоход боулинг ажлынхантайгаа тоглож байгаад тоглосоор хагаад дараа нь Монголд ирэхдээ боулингийн мастер жилүү зэрэгтэй жилүү болоод нэг юм ингээ ажлынхаа хажуугаар хийгээд байсан. Тэр нь болохоор ингээд сайжрах зүйл болсон гэж байгаа. За тэгээ манай одоо хамгийн сайн жишээ гэлэхээр Яммал Омсын одоо нэг хавгаа бизнесийн байлаа гэж байна. Тэгээ юу юм бэ те? Ер нь бол солонгосчууд одоо бараг сүүлийн 30 жил ингээд монголчууд солонгос руу 30 жил ингээд зорчоод эхний ээлжинд бол нэг ийм яхаа мэдгүй ч юм уу 10 жил өнгөрсөн байхад дараа нь оюутан гэрээ гэдэг ийм системд орсон гэд бас 10 жил өнгөрөхөд одоо сүүлийн жилүүдэд бол бизнес хийдэг монголчууд салбартаа өсөлт гаргаж байгаа монголчууд тэгээ байхын хэрээр нөгөө визний боломжууд нь нэмэгдээд байнгын орсон суугч гэдэг юм уу те бизнесийн визүүч гэдэг юм уу ийм боломжуудыг нь эдэлцэн тэр юунууд одоо оноо баалын цуглуулад ингэсэн хүмүүсийн тоо ингээд өдрөөс өдөрт нэмэгдээд нэмэгдэхийн хэрээр тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс ингээд бас тооноос нэмэгдэж байна те тэгээд ер нь бол нөгөө Монгол 5 хөнгөө болж ийн гэдэг шиг нутгаас санахаараа нэг Монгол 5 дээр очиод ингээд бие бинээ хардаг байсан бол одоо ингээд сүүлийн залуучууд чинь энэ орны бас илүү сайхан зүйлүүд нь одоо татагдж илүү өөр газруудад цаг хугацааг өнгөрөөдөг те өөр амьдралын хэв маягтай болсон ч гэдэм үү зүйлүүд ингээд харагдаж байгаа юм тий. Тэгэхээр ер нь бол миний хар бол нэлээд өөрчлөгдөж байна. Тэгээд Солонгос ор маань угаасаа өгөөчтэй явсан болгонд л өгөөж өгдөг. Ер нь бол айл болгоноос л баг хүн явж үзчихсэн байх те. Би яг тэгээ саяных дээр яг ингээд яхаар өнөөдөр бодож байгаа зүйл болохоор яг Солонгост байгаа монголчууд маань зориг гэдэг юм хэр тавьж байна те. Зориг тавьснараа бас цаг хугацаа хэмнэх юм уу. Энэ талаар би чамаг одоо юу гэдэг чи жишээ нь одоо би сая ингээд сурах ажиллах гэл ийм хоёр сонголтын үн байсан гэд. Гэхдээ тэр чин тулж ээж би бодож ээжлэх үед нэг тулгараад ирсэн учраас бодож тэрнээс наан айхтар зориг те ингээл за ямар ч гадаад орон үзчихээ ер нь яваадах тэгж байгаа учир нь олдны гэдэг нэг тиймэрхүү байдлаар байгаа. Одоо болонгууд миний санаа болохоор чи яг хүмүүс төр ямар зориг тавиул зүгээр яаж цаг хугацаа өмнөх үү тэр талаас чи
төвлөд юу гэж бодсон. За тэр нөө өөртөө л тохиолдсон өөрөө яриа шүү дээ тий. Ер нь бол гэрээгээр ачаад оюутан болчоод тэгэнгүүт ч нэг хоёр нүдээр юмыг хардаг болчихж байгаа тий. Тэгээ хоёр өөр ертөнцийн гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт л хүнд нэг юм сэтэл орж ирд юм байлээ. За эн чинь Солонгос чинь миний өмнө бодож ирсэнээс өөр юм биш тий. Шал өөр өнцөг бас байд юм байна. Шал өөр юм орчин бас байд юм байна гэдэг зүйл яачаараа хүний ингээд тархины юу н арай өөрөөр ингээд бас сэтгэж бодох нь ч гэсэн яагаад өөр одоо би те яаж болох уу? Өөр боломжгүй те. Одоо би нөгөө оюутныхаа амралтын өдрүүдийг бас яаж өнгөрөөж болох уу гэдэг юм уу те. Тэгэнгүүтээс би одоо хамгийн бага цаг зарцуулж хамгийн одоо өндөр үр өгөөчтэй одоо цагийн ажлуудыг яаж хийх үү гэдэг юм уу. Ийм ингээд бас бодох нэг юм юу орчт юм байлээ. Тэгж орж исэн. Тэгээд дөнгөж оюутан болчоор надад хинч таньдаг хүн байхгүй шүү дээ. Чи энэ ажлыг хийх хүн байхгүй. Өрөөндөө хөвтэйл ингээд бодоол тэр үед Facebook дөнгөж гарч исэн. Хүмүүс ингээд MJL радио гинэ. MJL Club гэдэг нэг портал сайтн дээрээс ингээд бүх юм ингээд яадаг. Тэгээ би тэрийг нь орж ашиглах нь Facebook ингээд дөнгөж дэлгэрээд ингээд явж хахаар би групп нээгээд ер нь те дотор нь ингээд яг надтай адилхан ажил хайхад явж байгаа хүмүүсийг ер нь цоглуулчвал ер нь хоорондоо ядаж өнөөдөр би хичээлтэй болчихвол нөгөөтгөндөө нөгөө боломж өгч юмсан гэсэн нэг сэдэл төрөөд тэгээд нүүдэлчин монголчууд гэдэг одоо группээ солонгостой хамгийн нээж исэн тий. Оюутан багтаа нээж исэн. Тэгээ нээнгүүтээ хэдүүлээ нэг 4-5 болоо олчоод дараагийн 7 хоногт нь 20 хэдүүлээ олчингууд чи 20 хэдэн хүнээс ч ажлын бие биендээ огж байгаа боломж чинь нэмэгдэн штэ. Тэгээ тэр нэмэгцээр гал жилийн дараа гэхэд чинь нөгөө групп маань 60-70 мянган хүнтэй одоо нэг 230 гаруй мянган хүнтэй ч лөө байгаа. Тий одоо бусад орноос яхаа хүмүүс үзчихвэл нүүдэлчин монголчууд гэдэг одоо солонгос дахь монголчуудын хамгийн их бужигндаг групп. Дээр нь өглөө хаана ямар ажил байна гэж асуунгууд тэнд байна хаяг нь хэлээл утасны дугаар байгаа л за энэ бол ИСА тий айл нүүлэх ажил. Ингээл шууд одоо ч гэсэн айл нүүлэх гэхгүй бус ажлууд ч гэсэн ер нь бол бичигдээд тий. Бичигдээд. Тэгээ тэр маань бүр ингээд нэг юм бүр юм амьдралын салшгүй нэг хэсэг гэдэг шиг хүмүүсийн тэм хэрэгцээтэй групп болоод бас дид зэрэгтэй явж байгаад бас баяртай байдаг. Тэнд маань бол Солонгост байгаа энэ ажлыг хийдэг тэнд ажил амжилт бүх хүний л оролцоо ингээд айгүй чухал байсан. Бие биендээ маш их одоо тус тэмийг үзүүлдэг. Сүүлдээ ингээд нэг нь нүүгээд явхад нөгөө гэрийнхаа тавилгалуудыг үлдээдэг ч гэдэг юм уу. Айгүй гоё тийм тус нэмэртэй групп маань одоо хүртэл ажиллаж байгаа л да. Тэгээ чи айл нүүлэх ажлыг яг товчхон юу явуул одоо өөр улсад байгаа хүмүүс сайн мэдэхгүй. Ягаад гэвэл Солонгос монголчууд айл нүүлэхэд байд юм болоо. Тэгээ ер нь нэрээ тийш энэ ч айгүй чухал те. Монголчууд ч өөрөө хүчээр богино хугацаанд юмыг хийх бас тийм онцлог тэрэндээ айгүй тийм сурамгаа үйлдвэрийн ажил дээр маш их тийм чилдэг ядардаг те ингээд яадаг. Тэгэхээр айл нүүлэх ажил маань өглөөний айлд очоод заах энгийн сайхан хүмүүсийн гэрт очоод бүх юмыг нь боож баглаад тэгээ машинд хийгээд дараагийн одоо шинэ орж байгаа гэрт нь яг хуучин байснаар нь бүх юмыг нь ингээд дис дараалтайгаар хайрцаг савтайн задлаад ингээ хийдэг. Хэр хурдан хийн тэр хугацаагаар эрт дуусна. Хэр амжилттай хийн тэр хэмжээгээр ингээд авах цалин мөнгүүд нь нэмэгдчихэд. Энэ утгаараа одоо баг айл нүүлгэлтийн зах зээлийн тэр чигээр нь одоо бадаг атгаж хийж байгаа гэж ярьдэн ч тийм тэрийг бол одоо монголчууд тийм хэмжээнд бол очисон байна. Бүхий л одоо ирчүүд нь бол айл нүүлгэлтийн ажлыг дийлэнхийн хийж байна. Ер нь бол монголчуудад маш тохирсон ажил нэгдүгээр тийм. Одоо тэгээд тэр чинь уг нь бол ингээд жишээ нь юу яагаад байгаа тийм хүмүүст яг одоо нэг багцаа өгөхөд тийм болоод нэг 3 эрэгтэй нэг эмэгтэй ч юм уу тий одоо ингээд гардаг. Тэгэнгүүт ч уг нь бол солонгос хажмаа юунууд тий авгаанар гэх юм уу эгчнэр гэх юм уу тэд нэр галтгоог нь янзлал ингээд тэгсэн сүүлээд одоо тэр Илсан мэлсаныг харангуйч бүр Монголыг тэр чигээр яг тэр эмэгтэйд нь орцсон. Дээр нь яг солонгос хүмүүс яагаад ажиллаад байна гэхээр үнэхээр хүмүүсийн уддаг нэг монголчууд ороод бичгнүүлээ зүгээр. Манайхан чи галзуулаад хайчин. Дээр нь яг жоохон нуруу муугаа хайрлахгүй жоохон хамаагүй хийдэг ч юм байгаа. Гэхдээ утсан хүмүүс тэр талаа анхаарад ингээд одоо юу гэдэг юм цалингийн хувьд ингээд сайхан тий боломжтой авч чинь хичээл номныхоо эсвэл бол одоо фитнесээр хичээлдэг бусад цагаа гаргах чинь тий гэр бүлдээ цагаа гаргах чинь тэгэхээр ер нь бас буянтай. Би ч нүүдэлцэн монголчуудаас гарч ирсэн. Тэгээ яг зүгээр би ганцаа гэхээр бас бодлоо л та. Би яг чамтай адилхан бас 11 оны үед ч юм уу хэлний бэлтгэл суугаад тэгээ байж хахад ингээл өөр ирэхгүй нэг фэйсбүүк дөнгөж гараад удаагүйс 8 9 10 жил тэгээд
юм л бол ингээ уцаа ухаж байгаа Facebook руу орчин. Тэгээ хэлний бэлтгэлцэн хилээ сурах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт би за ер нь энэ Facebook дээр хилээ сурах юм хийчихье гэж бодонгуудаа Солонгос хэл сурцгаая групп нэгээд бас ангийнхан ч юм уу хүмүүсийг нэмсэн чинь одоо тэр групп маань 120 мянган гишүүнтэй. Хойд тэгээд ер нь бие биендээ одоо дүр мөрөм ойлгох байгаа нүдийг тайлбарладаг. Бияс ороод үзчихсэн юм. Тийм тэгэхээр ер нь зүгээр нэг тийм community бие бинийгээ дэмжих нэг юм гадаадад байхад бас зайлшгүй хэрэгцээ байна. Одоо энэ чинь бидний нэг сайн дурын ажлыг нэг одоо үндэс юу байх гэдэг шүү дээ хийдэг шалтгаан ч юм уу. Тэгэхээр яг гадаадад байгаа монголчууд би тэгж бодд юм. Нэгдүгээр өмнө байсан хүмүүс явахтаа ч юм уу шинээр ирж байгаа хүмүүстэй тий айл болохоор нэг жоохон юутай одоо шинээр ирж байгаа хүмүүсээ зүглүүлдэг ч юм уу нэг юм нийгмийн хариуцлага гэдэг шиг хувь хүнийхээ үднэс нэг тийм үүрэг хариуцлагатай байх шаардлага байгаа. Тэгэхгүй бол миний одоо 10 хэдэн жилийн өмнө очиод алдчихсан алдааг одоо чи маргааш очтой хэлээ дахиад эхнээс нь алдаад байгаа. Тэр айгүй харамсалтай санагддаг тий. Тийм. Тэгээд ер нь бол түрүүний асуултан дээр одоо Солонгос руу урсгал зорих одоо зорчих хүмүүс улам л ихсэж байна тий. Тэр нэр улам тогтмол одоо бүр ингээд зорчдөг болж байна. Хоёр орны харилцаа нь ингээд гадаад харилцааны төвшөнд ч гэсэн ингээд улам ингээд зузаараад тий стратегийн түншлэл энэ төр гэдэг рүүгээ орцсон. Тэр утгаараа одоо монголчууд маань монгол жолооны үнэмлэхээрээ шууд Солонгос улсад одоос машин барьдаг болох нь байна тий. Гэх жишээтэй ингээ өдрөөс өдөр боломж нэгдэж байгаа энэ үед анх зорж байгаа хүмүүс маань за би энэ орн руу очиж гин газар зүйн хувьд ойрхон юм байна. Зүс царайны хувьд ижилхэн юм байна тий. Хоол унд нь бид нар дасцсан юм байна юм уу? Энэ сайхан одоо юм гоё зөөлөн хөрсөн дээрээ одоо бүхий л боломжуудыг одоо ашиглах боломж нь бол байдаг. Тэгээд дээрээс нь Солонгос хүмүүс маань монголчууд маш найрсаг харьцдаг тий. Урд нь бол ингээд ах эгч нараас ингээд сонсож байхад бол яг нэг зориг тавиагүй явцсан үр хүүхдийнхээ одоо ингээд дөнгөж цэцэрлэг сургуулийнх нь мөнгийг өгж байгаа л тэгээд өөрөө тэрийг ингээд таслахгүй нэг жоохон ч гэсэн боломжийг нь яах юмсан хин нэгнээс дутаахгүй байх юм өгчих юмсан тий. Нэг мөнгөл одоо тусламж үзүүлж байвал одоо миний оролцоо тэр гэдэг шиг ингээд явандаа тийм болчдөг. Тэрэндээ нэг л өдөр буцаад ирэхэд энэ Монголынхаа нийгмээс бол гараа авцсан байдаг. Тэ энэ нийгэмд одоо юу хийж ажиллаж амьдрах юм мэдэхгүй хинтээ уулзах юм нөгөө өглөө осоол бүгд ажиллаа гараа авчдаг нөгөө хүн чинь гэртээ үлдчихдэг. 1-2 сар боллоо нөгөө гэр бүлдээ үзүүлээд байдаг мөнгөний тусламжинд тасалдаад байдаг тий. Тэгээ харилцаан дээр хүртэл бас жоохон асуудлууд байгаад байдаг. Яг бол бага наснд нь үр хүүхдүүдтэйгээ байсангүй хамаатан садандагаа жаргах үе, зовх үед нь ч юм уу ингээд яг хажууд нь ингээд байсангүй гэдэг утгаараа ч юм уу ингээд юмнаас бас ингээд жоохон холдсон ингээд тохиолдол зөндөө байдаг. Тэгээ тийм зүйлүүдийг ингээ ах эгч нар ч гэсэн зөндөө ярьдаг гэсэн болохоор аль болох одоо зориг тавиад за би Солонгос явсан бол нэг ийм л зүйл сурж ирье. Ийм л хугацаанд тэнд ажиллая те. Ийм түншүүттэй бол ийм бизнесийг Монголд нутагшуулъя ч гэдэг юм уу те. Ингээд тийм тодорхой хэмжээний нэг амар том одоо жилийн төлөвлөгөө энэ гихгүйгээр толгойдоо л зүгээр нэг ийм нэг сэтэл хийгээд авчихад тэр нь ирэл явандаа тэр нь хөтөлт юм шиг санагддаг тийм. Би яг одоо чинь Монгол руу одоо ярихаас өмнө тий сая зориг байдаг чи тэн дээр бас зүгээр нэмээд санаанд орж байгаа юм гэхээр тэгэж бодлоо л да. Яг би бас нөгөө гэрээгээр ингээ ажиллаад байж хахад одоо солонгосчуудтай харилцаа байна шүү дээ. Тэнгүүд ингээ нэлээ хилээч мэдэхгүй байхад ялчгүй хараалын үг ингээ жихэн тусаа тэгээ ингээ нэлээ маргах одоо дайсагнсан одоо тийм байдлаа нөгөөдөл нь болохоор бас өгөнд орохгүй болохоор энэ муу гадаадаас ирсгээ болохгүй нутагт руугаа гэдэг нэг тиймэрхүү ингээ уур амьсгал их байсан. Тэгээд яг манай нэг удаа ажиллаж байсан газар оюутнууд ингээд юугаараа ирээд амралтаараа ирж ажиллаад оюутнуудыг арбайтаар аваад тэгсэн чинь лимнүүдаа гэж аюугаа хүндэлтэй яриад нөгөөдөл нь солонгосууд нь эргээл ингээд тэрнээсээ аюу гоё харьцаа. Тэнгүүт би ингээд бас тэр мэдрэмж болохоор ямар гоё юм. Яг нэгдүгээр тэд нар өөрсдөө гоё тийм хилээ сурцсан байна. Тэгээ ингээд харьцаа нөө надтай муухай харьцаад байсан хүмүүс сурч аюу сайхан харьцаад. Тэнгүүт би заавал хэл суръя даа гэдэг илүү одоо гэрээнээсээ тэр оюутан болох руу ингэж шийдвэр гаргахад амар болсон л доо. Гэхдээ зүгээр одоо бодсон чинь манай одоо би жишээ нь хоосон шигээд тэнд байхад амьдэрдэг байсан. Параа ингээл манай монголчуудаас мэдэндээ падамаа. Тэнд нэг цэгийг залуу одоо манай ингээд бас тандэгдүү тэр мэр хич ингээд 3 жил байх та нэг ногоон тэр мөнх чимгийн ном байдаг. Тэр мэр ингэсээр одоо амар сайн сурцсан. Тэгээ бодхоор би ингээд заавал
хэлний бэлтгэл ингэхгүйгээр бас оноогоо аваад одоо сүүлийн үед боломжууд байгаа тийм. Тэгэхээр ер нь зүгээр ингэх хэрэгтэй байл гэж надад санагдсан л да. Зорилгоо яаж хурдан биелүүлэх гэх юм бол зорилгоо илүү тодорхой болгоод хүрэх одоо арга хэмжээнүүд одоо ялангуяа гэр бүлээчээс хэлж штэ хол байгаад ингээл салж гэдэг юм янз бүрийн асуудлууд байгаа гэдэг. Тэгэхээр одоо нэгэн жоохон удаан хугацаагаар байна гэж байгаа бол эхнэрээ авчирээ тий. Гэх юм бол за эхний ээлж зарим нь болохоор оюутнууд болоод нэг нь гэрээгээр байгаа ч юм ингээд хар ажлын илүү хийгээд ингээд яваад байгаа штэ. Тэгэхээр магадгүй тэр визээ солиход жишээ нь нөхцлүүд юу байдгийг одоо эртнээс судлаад тий яг тулж ирэнгүүт нь хэлэн мэдэхгүй тий оноо цуглуулахаар мөнгө нь баахгүй иймэрхүү асуудлууд гарахгүй тул магадгүй тэр зүйлүүдэд тодорхой болгоод ингээд явчихвал зүгээр. Тэгээ би саяны чиний яг оюун дээр чи ингээд юмны мэдээ сайн талыг ярьж би яг нэг сүргийг ярьчих л да. Мэдээж сая одоо хоёр орны ингээд ховд хилцээр ингээд ерөнхийлөгч нүртэл яриад айгүй мэдээж тэдний хувьд бол одоо түншлэл гэдэг ч юм уу ингээд айгүй том зүйлүүд тавьж байгаа. Гэхдээ яг нөгөө тэнд байгаа хүмүүс төр би жоох юу тал дээр одоо 40 жил ярьж байгаа л доо бодтой тийм нэг жоохон одоо ерөнхийлөгч айлчлагдчих айгүй гоё боломж. Уг нь бол миний санджаар 15 16 оны Путин ирэнгүүтээ Оросууд нэг сар визгүүд орчдөг болсон. Юу гэдэг солонгосын ерөнхийлөгч ирлээ. Бид нэр одоо ингээд тэр визний хувьд бол монголчууд харлалт их байгаа учраас боломжгүй гэдэг хариултыг бол ерөнхийдөө мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд янгот визний хөнгөлтэй нөхцөл судлал ингээд дипломат ингээд гоё чухал уулзалтуудыг тэгээд алаад байгаа юм санагддаг байхгүй. Тэгээд жолооных гэдэг бол үнэндээ бас хүн хичээх юм бол угаасаа оноогоо цуглуулж байгаа одоо мэдлэгээ дөрмөө авч байгаа ингээд яач болно. Тэгэхээр магадгүй зөв миний санаа бол гэрээгээр байгаа хүмүүс те гэр бүлээ уурах те одоо хоёулаа газ ажиллаад газ хүүхдэрээ хурж ирээ байртай болоод ирээ зорилгоо урдан биелүүлээ тийм үү. Эсвэл бол одоо энэ олон хүмүүс хил дээрээс буцаад байгаа шүү дээ. Иймэрхүү асуудлуудыг наан судлангуудаа үнэхээр тэр үнийг тултлан судлаад явахгүй гэж үзэх юм бол заавал тэр онгоцны билетээр шатаагаад хил дээр очиж ингэж буцаагаад авахгүйгээр нэг иймэрхүү жоохон том асуудал дээр бодтой одоо нэмэр болцохоор асуудал дээр жоохон нөлөөлж өгөөсэй гэж иймэрхүү зүйл бодож байгаа байхгүй. Тийм шүү тий. Ер нь бол яг тийм шүү дээ. Одоо хамгийн саний ярианд дундаас нэг нь одоо ингээд явхад гэр бүл нь тодорхой хэмжээнд нэг өөрийн дагалдан визэрч гэдэг юм уу очдог нөхцөл нь зөөлхөн байх юм бол монголчууд ч нэг гэр бүлсэг хүмүүс шүү дээ. Гэр бүлсэг хүмүүс болохоор тэд нар ч нэг гэр бүлтэйгээ байх гад л ер нь бол тий байдаг. Тэгвэл тэр нөхцлөөс нь ингээ холдуулчихаар айгүй хэцүү байдаг тий. Тийм болохоор яг одоо ийм ерөнхийлөгч айлчилж гэдэг юм бүх зүйл дээр холбогдох хата газрууд нь тодорхой хэмжээнд бас судлаад за яг асуудлууд нь юу байгаа нь тэрийг нь гарс гаргалгаа нь юу байгаа гэдэг дээр хилцэл энэ төр хийх боломжтой л байд юм шиг байгаа. Яг энэ талаар бол Вьетнам энэ төр бол нэлээд сайн ажилт юм байлээ. Яг бол тэнд зорчдог хүмүүсийн тоон Монгол байтгаа маш их байдаг те. Тэдний хүнлийн болсон хойно олон жилийн турш асуудлуудыг гаргацсан байдаг ч юм уу те. Тэр асуудлуудыг баг багаар ингээд шийддэг энэ төр гэл юмнуудыг бол бас ингээд зөндөө ингээд уулзалтуудад ороод явж байхдаа ч юм уу үзчихсэн. Тэгээд ер нь ихтэй ганц солонгос гэлтгүүгээр хөлийн цаанд зорчихдоо тухайн орны те соёл нийгмийг аль болох хурдан өөртөө одоо ингэ шингээж эзэмшиж хөлийг нь ч гэсэн ингэж гадарлаж авна гэдэг чинь өөрт нь маш том боломжууд ингээд ар араасаа нээгддэг те. Тэгэхээр нэгэн тал гадаад явж байгаа юм чинь нэгэн тал тэнд одоо цаг хугацааг өнгөрөөе гэж байгаа бол аль болох тийм үр дүнтэй байдлаар тий боломжуудыг авах байдлаар тий одоо яг ингээд яг саяны бит хоёрын яриа зүгээр өөрсөө ингэж хурцаад ерөөл орчлоо л да одоо жоох нийгэм рүү хандах болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт одоо бид нэр магадгүй ингээд чи тэр хоёлаа сайн дурын ажил зөндөө хийж явж байсан. Тэгэнгүүт би тэгж боддог. Одоо иймэрхүү яг дотроосоо юм байгаад байгаа асуудлуудаа бид нэр өөрсдөө гадагшаа илэрхийлээд бас тэгээд энд чи одоо бид нэр сүүлэхэд одоо гэрээний ажилтны ингээд бас залуучуудын нэгдэл энэ төр бий болсон шүү дээ. Тэгэнгүүт чи ингээд тэндээсээ жишээ нь асуудлуудыг гаргаж ирээд одоо ингээд манай жишээ нь энэ чуулга уулзлахад Монголдо ирж амьдсан хүмүүстэй эренгүүтээ ийм асуудлууд байгаад байна гэдэг юм хэлээд тий. Тэгээд нэр нэгтгэхэд бид нар ч гэсэн ингээд юун төлөө энд бас одоо сайн дураар яваад байгаа байлээ. Тэгэхээр ингээд цааш нь дамжуулаад ирээд одоо энэ чуулганаар ийм асуудлууд хэрэгдлээ. Энийг дараагийн одоо ярьж өгөөч гэгээд ингээд өгвөл бас зүгээр юм болоо. Миний хувьд нэг иймэрхүү ихтгэл үнэмшилтэйгээр ийм сайн дурын ажлууд хийгээд идэг. Тэгэхээр би чамаас одоо яг гадаадд байхдаа ч тэр Монголд байхдаа ч одоо сайн дурын ажил хийгээл яваад байгаа шүү дээ. Энийг яагаад хий гэж бодсон юунаас эхлэлтэй ч юм уу. Тэр тал дээр ч нэг жоохон уурхай санаа. Харин юу л юм бэ лээ. Тодорхой хэмжээнд би өөрөө консерватив үзэлтэй гэдэг шиг уламжлалт хуучныг ерөөхдөө боддог тийм
Тэгэхээр нэг юу юм бэлээ? Тодорхой хэмжээнд өөрийнхөө юу мэдэж, юу одоо үзэж харсан те тэрийгээ ингээд монголчуудаа аль болох орчин тойрныхондоо ах トゥ удаа найз нөхдөд ингээд хэлж ойлгуулах тусмал бид нэр те нэг ингээд шатаар дээшлэгч гэдэг юм уу ахих байхтаа гэсэн нэг юм гордлого одоо байдаг. Өөрөө ч нөгөө хүмүүсээс тэг суралцах маш их дуртай учраас шинээр ирж байгаа хүмүүстэй ч гэдэг юм уу тэнд очиод байсан хүмүүстэй нэг юм мэдээлэл хуваалцах тийм одоо сонирхол маш их байдаг байсан. Тэ? За ядчил бизнесийн талаарч тэр зүгээр ингээ нийгмийн талаарч тэр нэг л мэдээлэл авах юм бол би одоо ингээл уцтаал хэлдэг ингэдэм биш тэ хөө ингэдэм биш тэ тэгдэм биш тэ ингэсэн чинь болчлоо энэ гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг ингэж явах одоо хуваалцах одоо тэ шеэрлэх хүсэл маань олон нийтийн ажил хийснээрээ системтэй болж байгаа байхгүй тэ илүү нөгөө нэг хүртээмжтэй байгаа онгоч гэдэг юм уу тийм чиглэлөө одоо ороод одоо энэ хилийн шат монголчуудын зөвлөл эндээ ингээд одоо бас сүүлийн 6 жил доктортойгоор ингээд үйл ажиллагаанууд нь оролцоод тэгээ энэ байгууллага маань хүртэл юу юм да гадаадад одоо ямар монголчуудад маань тулгарч байгаа нийгмийн асуудлууд бас болж бүтээд байгаа юм юу вэ? Тэ болсон бүтснийг нь одоо улс орондоо сурчлаа тэ болж бүтэхгүй байгааг нь гаргалгаа хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээч гэдэг юм уу? Ийм одоо гүүр болдог ажил. Тэгээд энэ гүүр болж байгаа дээр нь бас ингээд ажиллаад явж байгаа тааш баяртай сэтгэл хангалуун байдаг. Яг тэр маань ерөөсөө л бие биендээ ингэж мэдээлэл хүргэе. Жохон ч гэсэн ингээд нэг 1 2 3 өдөр мэдхгүй явж байгаа зүйлийг нэг удаа ингээд хэлчих юм бол тэр хүнд ахаад нэг боломж нээгдээд байх ч юм болов гэдэг. Тий. Би зүгээр яг одоо ботсон чинь нөгөө тэрэгэр байгаа л яг нөгөө миний хол чиний тийм мохбогийн шиг их сургууль мургуул юу тийм хүмүүстэй цог жинхэнэ уулын мохор байсан л да. Тэгээд нэг хэсэг тэгээд ганцаараа ингээд монгол хүнтэй ярих 20 30 хоног ч юм уу ингээд яхаа нэг дутуугийн комплекс гэдэг шиг би яг тэрэгэр байсныхаа дараа одоо тухайн үед чинь би жишээ нь оюутнуудын нөгөө хаврын баяр маяртай одоо чуулга уулзалт ингээл юм болонгууд яг очиод шатар тоглолдог. Шатар тоглох гэсэн чинь оюутан орноо гэж. Тэнгүүт нэг яалч нэг надад тийм юм болгоноос ингүүлсэргээд сүүл оюутан болсон хаа ер нь гэрээн байхад үе гэсэн MJ радиог бол яг нөгөө хаана юу болж тэр болгоод нэг явах юм сонирхол бий болсон юм шиг. Тэгээ одоо ингээл яг яваад хахаар аяндаа яг надад өгөөд байгаа зүйл нь болохоор бас нэг би мэдээлэлтэй ойрхон байжгаад нөгөө найзуудтай дамжуулчих юм бол нөгөө хүмүүс айгүй хэрэг болохоор юм мэдж авчаад тийм боломж нь олдоод байна. Тэр утгаараа ингээд одоо бид нэр сая хэлж чад монголчуудын зөвлөгөөл ингэнгүүт ч бас бид нэр сайн тал нь гэх юм бол төрийн байгууллагууд одоо иргэдийн дуу хоолойг сонсшоо. Одоо энэ дэлхийн монголчууд 2 хөтөлбөр дээр ингэсэн 3 хөтөлбөр боловсруулж байна. Ингээ энэ дээр ямар санаанууд байна тий. Гэт ингээд сонсож байхад бид нэр айлхоор ирээд юмд юм итгэвтэй оролцмоор ч юм шиг. Ялангуяа тэрүүн дээр би одоо холбоо одоо юу гэдэг тий. Бусад ийм зүйлд айлуулахаар хамрагдаж яваад. Тэгэхгүй бол монголчууд ингээд тий ганцаараа яваад амжилттай байхгүй. Тэгээд жоохон илүү сайхан юмаа нэгдэж хийдэг ч юм уу тий. Тэр тал руугаа болоод ирвэл бас зүгээр юм болоо гэж бодож байна. Зөв. Төрөө нөгөө нэг чиний асуултын яг гол нөгөө нэг хариултаа өгч байгаа би нэг өөр юм руу ингээд олон юм толгоор орж ирэх юм ингээ ярихаар тэгсэн чинь ер нь бол юу юм бэлээ. Монголчууд бид өөрсдөө л бие биендээ ингээ хайртай байх хэрэгтэй тий. Харийн нутагт очиод бид нар чи Монгол л гэж дуудахаас тэрэ инэ гэж дуудахгүй. Тэгээд энэ Монгол гэж улс маань одоо энэ түүхийн цаг үеийн үдэд тий дээшилж исэн үе, доошилж исэн, бүр газрын зургаас арчигж исэн үеч байгаа штэ бид нарт. Тэр үед ингээд ингэж ямар ч мэдээлэлгүй тэгсэн мөртлөө дөнгөж 20 идэх настай яг залуучууд л ингээд босгож ирсэн ч юм уу байдаг те. Яг ийм одоо тийм хэцүү хүнд нөхцөлд тэр залуучууд эвлэлдэж нэгдээд энэ улс орныг өдий зэрэгтэй биднэрт өвлүүлж өгч чадж байгаа юм чинь бид нар ийм боломжтой үед яагаад бие биенийг хайрлаад бие биендээ боломжоо хуваалцаад бие биендээ ингээд тусал дэмжиж илүү сайхан одоо Монголыг гэдэг шиг илүү сайхан нийгмийг өөр хүүхдүүдтэй өвлүүлж болохгүй вэ гэдэг одоо ийм л одоо сэтэл одоо байнга толгой дотор маань явж байдаг байхгүй. Нэгсэн бол одоо бид л хийх ёстой. Яг энэ үед байгаа бид нар л хийх ёстой. Түүнээс биш ингээд Монголоос би ингээд зайлий би л миний амьдрал л болж ивэл ингээд хамаагүй гэсэн мөртлөө яг ясам дээр ингээд хөгшөрхөөрөөч гэдэг юм уу ясаа тавьяач гэдэг юм уу ингээд ирдэг. Ямар ч нэг нийгмийн
болоод эдийн засгийн үр өгөөжгүй те ховцж авч өмсдгүү хоолж авч иддэггүй насн дээр болохоор Монголд ирэх нь бол тийм ч одоо сайн зүйл биш гэж үздэг байхгүй. Яг л нөгөө хөдөлмөрлөх тэр цаг хугацаа, нийгэм даатгал төлөх тэр хугацаа, улс орондоо хувь нэмрээ оруулах цаг хугацааг гадаад орны тэр одоо системд ингэж хувь нэмрээ оруулсан. Тэр нь одоо бас харамсалтай санагддаг гэсэн үг. Тийм учраас монголчууд бид бүгдээрээ сурсан мэдсэн зүйлээ одоо эх орондоо заавал ач тусыг нь гартал нь одоо ингэж яах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бидэндээс золиос бол гарах ёстой тий. Тэгжээж бид нар орчин тойрноо болоод гэр бүлээ одоо Монгол чигээр нь авч үлдэх, өөрсдөөс Монголын эзэн болж үлдэхт нь бол одоо ийм одоо үзэл бодол бол надад бол нөлөөлдөг. Тэгээ бас тэрийг бас хүмүүс хуваалцахыг хүсдэг учраас гадаадад олон жил насаараа ч юм уу ажиллаж амьдрахыг бол ингээд дэмждэг. Тийм ч учраас одоо энэ олон нийтийн байгууллагатай энэ хамтран санаачлаад хийж байгаа энэ Монголын диаспора буюу тэгээ дээрэс нь гэртээ харих замж гэдэг юм уу эднэр маань бүгдээрээ л нэг сэжмэн тий бүгдээрээ ирья Монголда хийж бүтээе энд бол ер нь бол болоод байна л гэж байгаа байхгүй тий хаач олдохгүй тэр сайхан боломж Монголд ер нь бас байна бид нар өөрөө хичээвэл сайхан амьдрал бидэнд тойрол байдсан байх гэдгийг л ойлгоол тодорхой хэмжээнд бас өөрийнхөө амьдрал дээр амжилт гаргаал тий бас доороо хэдэн хүн одоо хамтарч ажиллаад одоо цалин мөнгөний нагад улс орондоо ч гэсэн хувь нэмрээс оруулаад одоо сүүлийн 10 жил нь бол ингээм амьдарч байгаа байхгүй. Би яг тэрүүн дээр ч одоо төгсгөлийг яриулах гэдэг. Яг зөвхөн надад энэ солонгос дээр холбоотой дээр болохоор яг нэг зүгээр за оюутнууд мэрэгчлэрээ ажиллаж байгаа тийм ингээд хүмүүс бол бас уучраа болоод ингээд мэдээж хэл усыг сурчаар ингээд явчихж байгаа. Хууль бусаар байгаа гэрээгээр байгаа хүмүүс би яг зүгээр инээдтэй ч юм уу зарим нь анзаардгүй бахаа ингээд гоё хувцлал ингээд офисын ажил хийх юмсан гэж хүн болгол мөрөөддөг штеп. Би яг ингээд 7 төрлийн визээр байгаад байсан юм байлаа ер нь 7 төрлийн ерөөсөө асар туршлагатай бүх юм байж үзсэн. Гэхдээ би яг офисын ажлууд хийгээд ингээд явж байхад надад мэдрэгдсэн зүйл болохоор шүү дээ. Гэрээний ажлууд бас жаргацсан юм байна. Ягаад гэвэл мөнгө санхүү хамгийн гол мөнгө олох гэдэг шүү дээ. Тэнгүүд офисын ажлууд за яг би нав ажиллаж явах үед 2 сая 200 би сүүлд бол 24 оны 5 сард Монголд ирсэн. Тэгээд ингээд яхах чи цалингийн хувьд тийм байгаа байхгүй. Гэрээний хамаагүй өндөр. Цалин авч байгаа. Дунджаараа ингээд тэнгүүд чи офисын ажлаар одоо за яг ажлын хувьд гайгүй. Гэхдээ цалингаа нэмүүлэх илүү цаг гэсэн тийм ойлголт байхгүй. Дээр нь болохоор юу яаж байгаа. За нэг 2 сая 200 2 сая 500 байлаа гэхэд тэндээсээ байрны мөнгө төлчихөж байгаа, хоолны мөнгөө төлчихөж байгаа. Тэнгүүд мөнгө хураах, юу Монгол руугаа мөнгө явуул ийм юм ерөөсөө гарч ирэхгүй. Тэгээд надад болонгуудын гэрээгээр байгаа хүмүүс, хуульсаар хүмүүс бас хитрхээ өөрсдийгөө тий голоороо ингээд заавал одоо харагдаж байгаа тэр гоё сайхан зүйлхээсээ илүүгээр зорилгоо тодорхой болгоод тий ингээд явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхдээ Монголд ирэхэд байдал ямар байна вэ гэдэг дээр яг надад бас нэг зүйл сайн манай ганцхан хэлсэн шиг жоохон удчих юм бол төсөрчд юм да. Одоо жишээ би бол миний одоо айл 20 эдтэд л бодож байсан зүйл болохоор нэг олон хүн бүжигсэн ингээд том газар ажиллаад ингэж явах юмсан гэж боддог байсан. Тэгэхээр чи би одоо ингээд 40 мөч болоод ирчихээр одоо солонгост их хугацаа байсараад 40-тэй үеийн ер нь Монголд ажил авахд бас чанга. Одоо ялангуяа миний хувьд нэг бол бизнес эрхэл, нэг бол одоо юу гэдэг нэг жижиг тий ингээд компаниас нэг газар ажиллагаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр хитрхи удчих юм бол Монголд бодож исэн карьер гэдэг юм аа бас жоохон хийж амждаггүй юм байна. Тэгээ би энэ дээр одоо ганцхан төлхүүгээр ярилцмаар байгаа нь Монголдөө чи эргэж ирээд одоо практик байгаа даа шүү дээ. Одоо юм яг хийя, бизнес хий гэж тэгэхэд чи хаанаас эхлэхээ яхаа мэдэхгүй ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд байгаад байдаг. Ер нь Монголд бас сая боломж байна гэхээр яг хаанаас юу яаж эхлэх үү гэдэг дээр зөв. Ахаад өөрийгөө л ярий те. Оюутан багт надаа ингээд 100% тэтгэлэг сургуулаас өгч ирсэн. За чи ингээд гадаад оюутан хариуцсан сургалтын албанд ажилчин байдаг штэ. Энийг ингээд хийчих. Тэгэх юм бол ингээд төлбөрийг чинь бол ингээд авахгүй. Тэгээд өдрийн 50,000 вон-ы ийм цалинтай гээд игжсэн. Тэгэнгүүт би нөгөө тухайд тооцоолоогүй за тгийгээд амар гоё ингээд ороод ингээд ажиллаад ингээд сургалтынхаа албанд ажиллаад оюутнуудтай харьцаад гоё байсан. Тэгээ байж итэл зуны амралт болоод би зуны амралт болгонороо Монгол явдаг, өвлийн амралт болгонороо Монгол явдаг гэсэн байхгүй. 3 сарын турш Монголда байдаг. Мэдээллээсээ холдохгүй ирнэ тэгээ байжсэн чинь яг нөгөө тэр ажилд орсон чинь 100 Монгол явж болохгүй шүү дээ. Чи энд ажиллаа ингээд хийж явах хэвээр
Гингүүт надаа наадамч бодогдоол тэр Монголын гоё юм бодогдонготой би ингээд тэрэн дээрээ шалтгаглаад бодож үзсэн чинь би энэ 50,000 оны цалин авч ингэж байж хахаар Монгол руу яшиг юу яач. Эндээс явахдаа зөв нэг би нэг машин ачуулчих гэж бодсон. Тэгээ машин ачуулчих тэгээд хүмүүсээс ингээд судлаад ингээд 2 сая тэ вооны ашигтай юм байна гэд. Тэгээ 2 сая вон гэхээр би төлбөрөө төлчих юм байна. Шаал дэмийн 100% тэтгэлэг авч те. Шаал дэмийн ингэж 50,000 төгрөгөнд уйлж байж ирснаас зүгээр Монгол руу очиод нэг те 2 машин ачуулаад тэрийгэ зарчаар буцаад ирэхэд бүх зорилго биелэх юм байна гэд. Эхний зүгээр сэтэл ингэж. Наа ч юм бол ёстой би чи юм эхлээд ярих нь ямар гоё боломж вэ гэж харсан чи эсрэгээр гоё боломж шүү. Монгол руу нөлөө боломж байна гэх тийм. Тэгээд би хайжгаад тэгээд нөгөө энэ чонд байдаг тэр захмах дээр ингээ явж байгаа хүнээр дамжуулаад нэг тухайн үед ингээ ажилласан нэг акцент Берна гэдэг машин ачуулаад ингээ тэгээ ирээд зарж юу яагаал тэгэнгүүт хүнд чи юусоо ахаал нөгөө нэг тархич ахаа өөрөөр ажил авчих. Тэгэн чи юусоо очингууд арбайт хийхээр хайрын цаг гэдэг шиг те энэ арбайтыг хийж яхаар зүгээр тэр барааг ийшээ аваачаад те юм 150,000 вон олох ш. Ингээ 500,000 вон 2хан цагийн дотор олох юм чинь ерөөсө цагийн ажил хийж чадхаа болчихж байгаа байхгүй жишээ тий. Тэнгүү чи нөө Солонгос маань илүү гоё амттай, илүү гоё юу болоод тэгээд одоо би сүүлийн нэг жилд бас найз центртайгаа хамтраад ачаа тээвэр бас дээр нь худалдаа гадаад худалдааны чиглэлээр ингээл ажиллаад бөөнөр бараа нийлүүлэгч гэдэг юм юмнууд ингээ болоод тийм. Тэрний үндсэн сэтэл нь болохоор хамгийн бага цаг зарцуулаад хамгийн одоо их мөнгө төгрөг олж болох ямар ажил вэ? Тэрийг л одоо эрэлхийлвэл ер нь зүгээр юм байлаа. Тэгэл түүнээс ш одоо ингээд 5 сая төгрөгийн 5 сая вооны цалинтай офисын ажил гээл би санал авч лээсэн тий найруулагчийн тослох тий найруулагчийн тослох гэдэг чинь илүү нэг иймэрхүү ажил дүнгиж эхлээл тэгээд нэг иймэрхүү ингээ болоод ирэхэр чи юу юм бэлээ мэдээж тэр чин тэр цалингаа олохын тулд маш их хөдөлмөрлөн толгой дээрх ажиллана тэгээд бүтэн сарын ажил болно. Тэгж яхаа оронд нөгөө Монгол маань ингээд бүх зүйлийг экспорт импортоор авдаг ийм газарт маань худалдаа 8-ны бүх зүйл байдаг. Нөгөө 5 сая ч ерөөсө 2хан өдрийн дотор ч хийх ч боломж ч юм уу байж идэг. Гих зэрэгээр сүүл рүүгээ Солонгос руу явах шаардлагагүй гэдэг шиг холбоотой тий бизнесүүдээрээ яах шаардлагатай юмнууд бол зөндөө тийм сайхан боломжууд байдаг. Тэр боломжуудаа ашиглаад бизнес хийгээд явж байгаа үйлдвэр үйлчлэгээ оруулж ирж байгаа тий маш тийм одоо зөвхөн Солонгост байсан бизнесүүд одоо Монголд ирээд ямар гоё амжилттай явж байна. Энэ CEO-гээс ахгуулаад, ийм артаас ахгуулаад энэ үйлчлэгээний бизнесүүд тэгээ дээрэс нь одоо солонгосчууд маань нааш аялал жуулчлал маш их хэрдэг болж байна. Тэднийг дагсан бизнесүүд ч гэдэг юм уу. Ер нь бол боломж хүн өөрөө юу чадхаас хамаарат, юу бодхоос хамаарат маш их байгаа. Тэгэхээр миний хувьд бол хамгийн чухал юм замнал их чухал юм байлээ. Гэхдээ ингээд бүх зүйлийг урсгалаар нь орхихгүй ингээд нэг тоормс гიშгээд за би яг энийг сонгох уу болох уу сонгуул надад ямар ингээд үр дүн юу юм жилийн дараа би яг ямар үр дүнтэй байж ах юм болоод надад өөр нөхцөл бодол байна уу гэдэг нэг юм хоёр асуултыг өөрөөсөө асууж чаддаг болох юм бол бас нэг ядчил хоёр талаас нь харах юм юутай болт юм болов гэж бодсон. Би тийм л одоо нэг үндсэн арга барилаар л сүүлийн жилүүдэд ажиллаад тэгээ Солонгос гэдэг оронтойгоос ингээд бизнесийн харилцаатай болцсон л явж байгаа л да. Тэгээ яалтчгүй нөгөө гэртээ харих зам гэдэг дээр би бол яг тэгж бодоод байна л да. Хүн болгоны одоо зам нь юм дардан байхгүй байгаа. Ялангуяа зориг тодорхой биш болохоор зарим хүмүүс маань сүүл одоо жишээ нь би нөгөө спорт дэмжигчдийн ингээл гадаад байдаг гişүүдтэй бас гэртээ харих замынхаа нэг тусгай дугаарыг хийсэн. Тэгээ манай залуучууд болохоор ер нь аль нь наашаа ирэх бол төлөвлөгөө бараг байхгүй байна гэсэн урт хугацаа тэндээ баг. Тэгэхээр яг хөө мэдээж бид нэр одоо 11 12 оны шиг зүгийн өөргээл ингээл наашаа ирээрээ гэл бас тэгж яриад чадахгүй байгаа. Эренгүүт ч өнөөдөр Монголд хэцүү байна гэл ингээд хүмүүс илүү гарч явах тал руугаач байгаа тийм. Гэхдээ бисаа ганцхан ярианаас бас одоо нөгөө өөр өнцөг тий одоо ямархуу байдлаар яаж хийж болох гээд байна гэдэг иймэрхүү зүйлүүдийг л илүү ингэж бас яриулахыг хүсдэг тийм. Юу л лээд юм бэл нь штэ. Тэр оронд хүмүүсийн аж амьдралд хамгийн хэрэглэгддэг зүйл хэрвээ Монголд байхгүй бол маргааш тэр орж ирнэ л гэсэн үг юм билээ. Тэрэн дээр л чи төрүүлж хөдөлж чадах юм бол тэртээ тэргүй цаг хугацааны аясаар Монголд тэр нь ингээл ороод ирнэ. Тэгэхээр одоо тухай суугаа орондоо тэр орны чинь хүмүүс юуг хамгийн их одоо хэрэгжилж
одоо ажил амьдралдаа одоо тэрийг ашиглаж юм те бүх салбар шүү дээ технологийн салбараас ахуулаад хоол хүнс хувцсуунаар юу гэдэг те бүх салбарт тэр ерөөсөө л Монгол руу орох нь тодорхой дараагийн орн руу шилжих нь тодорхой гэдэг юм л. Тэгээ тэгж бас хардаг ч юм уу те ингээд ийм зүйлүүдийг. Тэгээ дээрэс нь мэдээж хүн зорилгоо тавих хэрэгтэй те. Зорилго гэдэг чинь нэг юу юм бэлээ шүү дээ. За ингээд хөдөөнөөс нэг хүн орж ирлээ гэж бодоход зайсан толгой дээр гарна гэдэг нэг зорилго тавьчлаа гэж бодоход зайсан толгой хаанаас ч Улаанбаатарын хаанаас ч харагдана шүү дээ. Тийшээ болвол зам мэдгүй ч гэсэн чиглээ алхах чэтэл те гол байвал сэлээд гарна гэдэг шиг ойрхон байвал таксидаад ингээд явсараад ингээд холыг харсаар гал ингээд очих нь бол очиж штэ зам нь. Тэгээд ер нь бол нэг зорилгоо тавьчихад бол хүнд очих чиглэл очих арга нь бол заавал олддог. Түүнээс нэг зайсан толгой дээр гарна гэсэн зорилго байхгүй бол годомжны аливаар нь чаваад юу ч үзхийн те. Тэгэхээр ер нь бол тэ нөгөө магадгүй Францд очсон ч гэсэн Эйфелийн цамхыг үзнэгээ тас харангуугаар очсон ч гэсэн харагдаад байгаа юм бол яаж иж байгаа л төөрсөөрөө л яваад очиж штэ тэ. Тэр шиг зорилгоо л тавьчих юм бол хүн хүрдгэл юм байлээ. Одоо магадгүй сая ингээл Францад ч юм ингээл өндөр одоо ур чадвар эзэмшээд Монгол залуучууд маань ингээл одоо бүх улсад л ажиллаж амьдарч байна. Гэхдээ яг нэрээ Монголд бас юу болоод ингээ анзаарч явахгүй бол хэд төсөөрчт юм байлаа. Надаа айгу Монгол ирсний дараа буусан одоо бас надаас өмнө ирсэн хүний л өгсөн зөвлөгөө болохоор одоо л толгойн дэвх би хүмүүс хэлээл яваад байгаа. Эренгүүтээ алаад үгүй биш 6 сар тий ядаж Монголдо байгаад Монголынхаа орчныг мэдэрч байгаад тэгээ бизнес хийрэг гэдэг тэр их таалагцаад. Тэгээд дээр нь одоо бид нар жишээ нь ингээд хамтраад чуулга уулзалч юм хийж байгаа одоо нүүбийн шилжилт хөтөлбөрийн газар IM гээл хэчээ одоо бид нар бас тэр төсөл дээр хамтарч байна тийм манай чадвартай хүмүүсийг одоо энэ Монголд нь ингэж дасан зохицоо тий одоо тэр ондог мэрэгчлүүдийг татах ямар хөтөлбөр ажиллах вэ яг газруудаа санал болгоод миний ойлгосноор бол тий одоо ингэж чи илүү сайн ярих бах тий цалингийн зүрх байгаад байгаа шүү дээ. Үнэхээр тэндээс авч байгаа цалин Монгол цалин харьцуулахаар хэцүү. Тэгэнгүүт чинь төслийн өрөө нэгмүүд $1000 тий нэмж өгөөд тэр зүрхөг ингээд байхгүй болгоод тэр хүмүүс дээр нь тэр газраас сурж байгаа мундаг зүйлүүдээ Монголдо хэрэгжүүлэх тиймэрхүү боломж гэдэг юм. Тэгэхээр мэдээлэл сайтай байх гэх тий. Одоо нөгөө манай байгууллага гэдэг хэлийн чанар монголчуудын зөвлөл тий. Тэр байгууллага маань нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын шилжүүлэгэн байгууллага хамтраад 2 жилийн төсөл хийж байгаа тий. Тэр маань ерөөсөө тавчхандаа бол дээр үед Орос мэрэгчлэтнүүд гэдээ байдаг гэсэн шүү дээ. Ингээд мэддэг чаддаг зүйлээ зааж сургаж агаад ерөнхийдөө голлорд нь оруулчаад ингээд явдаг тий. Яг тэр кейсээр л гадаадад мэддэг чаддаг болцсон шилдэг мэрэгчлэтэн монголчууд маань бас зөндөө байгаа юм байна. Шууд ирээд ажиллаж амьдраггүй бас болохгүй байна тий. Тэд нар тэнд бүхнээ орхиод шууд л ингээд ирнэ гэж байхгүй. Гэхдээ тэр хүмүүс үндэсний хэмжээний компаниудад зөвлөгөө өгөхөр хэмжээний хүмүүс бас байгаа учраас богино хугацаанд магадгүй зуны амралтаар нь ч гэдэг юм уу те. Ингэж торшиж мэрэгчлэлтэн Монгол мэрэгчлэлтэн болгож торшиж үзье гэсэн ийм санаатай хөтөлбөр байгаа. Тэгээд нүүбээс одоо тэтгэлэг бас тухайн одоо жишээ нь банкнаас ч гэдэг юм уу те талыг ингээ өгөөд одоогоор бол 24 одоо шилдэг оюутан мэрэгжилтэн ирээд Монголдо өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээр Монголынхаа одоо аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөөд дадлага хийгээд ингээ явж байгаа. Магадгүй тэр хүн чинь тэр ажиллаж явах одоо дадлагын хугацаанд дуусангууд Монголд нь болмоор юм шиг санагдаж шүү дээ. Энд болоод байгаа юм биш үү гэдэг шиг те санагдах юм билүү. Тим сэтэл төрүүлэхээр ийм сайхан бас төсөл ингээд явж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол бүхий л зүйлд чинь нөгөө сэтэл хэрэгтэй те ингээд зүйлүүд байдаг учраас монголчууд маань ийм бас сайхан боломжууд ар араасаа л гарч байна. Тэгээ өдрөөс өдөрт ер нь бол тодорхой хэмжээнд юмнууд сайжирч ийн гэж хардаг. 20 жилийн өмнө ямар боломж биднэрт байдаг байсан те. Нилээ зүйлүүд бас цэгсэрж ийн л гэж хардаг. Ер нь бол өөдрөгөөр айгуу тийм те гэрэлтэйгээр хардаг. Тэгээд бас эх орныхаа эзэн байх гэдэг нэг сайхан зүйл биднэрт дандаа байдаг. Тэрийг л хэдүүлээ монголчууд маань гадаад байгаа хүмүүс маань дандаа ингэ бодож явал их зүгээр юм санагддаг. Надад яг нэмээд хэлэхэд одоо за сая нэг хэсэг нь бол оюутан одоо чадвартай мэрэгчлүүдийг ярьсан шүү дээ. Тэгэхэд гэрээгээр байгаа ч юм уу, за хууль бусаар байгаа ч юм уу тэр хүмүүс маань ч гэсэн одоо ингээ харж байгаад мэдээж дээ зарим нь гэрээгээр байж хугацаанд бусаар сонгогдохгүй үлдсэн. Тиймэрхүү юм их байгаад байна л да. Тэгээд яг Монгол бас анзаараад үзсэн чинь хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газар шүү дээ. Гадаашаа ажиллаж чиглэгээд дээр тэр нэг
уулзалт одоо конференц зохион байгуулалтаа тэнд оролцооч гэдэг би нэг өөрөө тэнд бас ажиллаж исэн туршлагаасаа гэх юм уу. Тэгээд тэр юмд нь оролцсон. Тэгээд ер нь жоохон ойртоод мэдээлэлтэй ойрхон байгаад ирсэн чинь эргээд бас ялангуяа гэрээгээр байсан хүмүүс Монголдо дасан зохицоход нь одоо юм хөтөлбөрүүд нэлээх явуулж эхэлж байгаа юм байлээ. Тэр мэдээлэлтэй ойрхон гэдэг нь зүгээр би одоо чаны нэвтрүүлэг хийгээд байгаа шалтгаан ч гэсэн ер нь бол сонсон юм тэнд байгаа хүмүүстэй хэлээд тэгээд магадгүй хүмүүс маань шийдвэрээ гаргахдаа Монголдо ирдэг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлүүдийг бас нэг ингэж хийгээд авах юмсан гэж бодож байна. Сая яг нь яриад одоо ихэд бол нэлээд гэгээтэйс одоо битгаарийн царай барыг харагдахгүй болж байгаа. Тэгж байгаа бах тий. Тэгээд төгсгөлт нь ганцаа манаасаа өөр өнөөдөр яриан дээр хэлмээр санагдчихсэн бодсон зүйл байл хэлээд хоёул ерөөд өндөрлөө. За тэгье. Чимбата баярлалаа. За тэгээд Монгол улс маань энэ жил бас оройтой 100 болсон ч гэсэн 100 одоо яг сайхан эхэлж гин. Өө ямар гоё те. Яг сонслоо. Тий. Битэрэг төгсөж байгаа гэж мэдээд. Тэгээ 100 ийм гоё одоо те Рио паркт одоо бид өөрсдийнхөө байгуулсан те ийм дэлхийн альч улсад бас байгаа ийм парктаа сайхан ярилцаа суух таатай байлаа. Тэгээ Хөлийн чанад монголчуудын зөвлөлийнхөө чуулган уулзалтанд та бүхэн маань оролцох боломжтой. Монголдо байгаанууд нь бүртгэлээ хийгээд оролцох юм бол өөрт байгаа болж байгаа бүтэж байгаа бүхий л асуудлыг бас болохгүй байгаа бүхий л асуудлыг тэр чуулганаараа дамжуулж төр засаг хариалагдах ям тамгын газартаа хөргүүлэх одоо бүрэн боломжтой. Одоо ийм гүүр болсон одоо тийм систем бол тогтсон байгаа манай байгууллагаар дамжуулж. Дээрээс нь төгсгөлийн өдөрт нь Монголын диаспора фестивалдаа бас ирж оролцсноор дандаа л гадаадд ажиллаж амьдарч байгаад ирсэн тэр сайхан одоо уур амьсгал нэгтэй хүмүүстэйгээ нэг оройг маш гоё өнгөрөх боломжтой. Тийм хоорондоо холбоогоо тогтоод тэндээсээ дараагийнхаа боломжийг хайж исэн зүйлээ Монгол одоо их нутагта оршин одоо аж амьдралаа төхнүүлэх тэр сэдэлч бас тэнд байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд подкастаа урьж оролцуулсан Чимбата маш их баярлалаа. Тэгээд бас гэртээ арих зам гээд айгуу гой төсөл хийж байгаа тэрэнднээс оролцож исэн тэнд амжилт хүсье. Чимбаха гэр бүлд бол сайн сайхан хүсье гэж байна. За тэгэхээр манай өнөөдрийн бас гэртээ арих зам маань ерөнхийдөө миний хувьд ч нэлээ үр дүнтэй дугаар л гэж бодож байна. Ягаад гэвэл би бас ихнээс бодсон юм л та. Одоо за хүмүүс ер нь гадагшаа бол явах үед яваад байна. Гэхдээ зориг тий. Нэгд яг энэ замаар явчихсан хүмүүсээс нь бас санаа авахар зүйл байвал аваад ингээд ярилцаад явбал бас үр дүнтэй юм аа. Тэгээд бусад мундаг залуучуудаас ч гэсэн өөр гоё санаанууд гарах бах. Өнөөдрийн маань дугаар миний хувьд бас захын үр дүнтэй дугаар гэж бодож байна. Тэгээд төгсгөлт нь бас мэдээлэл сайтай байхын нэг үндэс нь бол үйл хийх ёстой. Одоо энэ одоо уулзалт чуулга уулзалт эмхэн болно гэж яхад ороод суугаал тий яриад тэнд дунд хүмүүстэй одоо юу гэдгийг би өмнө хүн танихгүй гэхгүйгээр ингээл оролцож мэдээллийг бас аваад цаашаа хүмүүстэй түгээгээд ингээд өөртөө хэрэгтэй юм аваад явах хэрэгтэй болов уу гэж бодлоо. За тэгэхээр баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Хөлийн чанад дах монголчуудын зөвлөл. Манайд одоо Хөлийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга уулзалтын арга хэмжээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань болох гэж байна. Хөлийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга уулзалтын арга хэмжээ 7 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт гадаад харилцааны яамд болно. 7 дугаар сарын 31-ний өдөр болохоор манай Хөлийн чанад дах монголчуудын зөвлөлгээд Хөлийн чандад байгаа 40 гаруй улсад байдаг 180 гаруй төрийн бас байгууллагыг нэгтгэсэн байгууллагын маань нийт гишүүдийн маань нэгдсэн хурал чуулган болно. 8 дугаар сарын 1-ний өдөр болохоор Чожин ламын сүм музейн урд талбай дээр Mongolian Diaspora Festival гэдэг арга хэмжээг бид нэр 2026 гэдэг арга хэмжээг одоо 2 туудаага зохион байгуулах гэж байна. 7 сарын 30-нд болох энэ арга хэмжээ нь болохоор Хөлийн чандад байгаа монголчуудын маань тулгамдсан асуудлууд, нийгмийн гол асуудлуудад ер нь энэ диаспора одоо Хөлийн чандад байгаа монголчуудын одоо төлөө төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авах юм, бид нэр ер нь төр засгийн хэмжээнд ямар дуу хоолойгоо өргөх юм, мөн одоо Хөлийн чандад байгаа иргэд одоо сонгуулийн эрхийг бид нэр яаж хангуулах болон өөр хүүхдүүдээ одоо Хөлийн чандад байгаа хүүхдүүдэд монгол хэл соёлоо сургах асуудлыг болон Хөлийн чандад дах спортын байгууллагууд, нийгэмлэгүүдийн тухай мөн Хөлийн чандад ажиллаж амьдарч байгаа залуучууд, оюутан залуучуудын тухай ингээд нэгдсэн хэлцүүлэг болох юм.
Энэ 3 үндсэн хилцүүлэг нээлттэй хилцүүлэг болно. Хилцүүлгийн дараа ер нь чуулганаас бол нэгдсэн зөвлөмж гарна. Энэ зөвлөмж бол мэдээж шийдвэр гаргагчдын төвшөнд буюу Монгол Улсын их хурл, засгийн газар хэрэгжүүлэх бус байгууллагын хүрээнд одоо дараагийн жилүүдэд ямар үйл ажиллагаа хэлийн чандад байгаа монголчууд ямар хүлээлтүүд байна, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг асуудлаар зөвлөмж гаргах юм. Тэгэхээр энэ удаагийн одоо хэлийн чандах монголчуудын нэгдсэн чуулга уулзалт бол хэлийн чандад байгаа бүх монголчуудад болон тэдэнтэй хамтран ажилладаг одоо байгууллагууд мөн сонирхч хүмүүст одоо нээлттэй. Тэгээс энэ үйл ажиллагаанд та бүхэн бас идэвхтэй оролцоорой. Тэгээ манай байгууллагын вебсайт болон пэйж хуудасаар одоо мэдээлэлүүд явж байгаа.